За сайн уу найзуудаа ээлжит нэгэн подкаст маань эхэлж байна. Би бол хосын харилцааны болон дотны харилцааны коуч Аруна байна. За тэгэхээр өчигдрийн подкастн дээр болохоор би юу ярьсан бэ гэхээр эцэг эхтэйгээ харилцааны талаар ярьсан зэ. Тийм ээ. Тэгэхээр өнөөдөр үүнтэйгээ яг уялдаад за миний хүргэж байгаа бүх мэдээллүүд ийм системтэй дагуу явж байгаа шиг гэж байгаа шүү гэдэгт бас хэлэхэд таатай байна. За тэгэхээр эцэг эхтэйгээ харилцаа асуусан бол өнөөдрийн сэдэв болохоор та эцэг эхээсээ одоо хайрын талаар юу суралцсан бэ? Тэ? Одоо хайр гэдэг чинь одоо чи төрж өсснөөс ахуулаад тэ чи энэ хорвоо дэлхий дээр мэдлээд одоо эхийн хэвлээд бурлдээд тэгээд гараад ээж аавынхан гар дээр очиод тэгээ хамгийн ихний хайрыг одоо эцэг эхээсээ л мэдэрсэн байж таарна шүү дээ, тэ. За тэгээд энэ хайр ингэж явж байгаад одоо нас явах тусам те чамаг насанд хүрээд одоо өөр хостой болоо те эцэг эхээсээ өөр хүнд хайртай болох мэдрэмжийг өгөх хүртэл одоо чиний бүх экспириенс болохоор чиний зөвхөн эцэг эхээс ирсэн байгаа. Тэгэхээр эцэг эхээсээ та хайрын талаар юу сурсан бэ? Хайр гэдгийг та анх юу гэж ойлгож байсан бэ? Тэрэн дээр нэг бодоод дүгнэлт хийгээд үзээрэй. За энэ бол маш чухал асуудал. Тэгээд эндээс үүдээд таны одоо ирээдүйн хосын харилцаа ямар байх те одоо энэ бол бейс буюу суурь нь болж өгдөг гэсэн үг. За тэгэхээр миний хувьд болохоор би өөрийгөө харьцангуй айгүй тийм азтай гэж боддог. Би айлын ганц охин байсан. Айлын ганц охин байсан болохоор бүх хайр ер нь бол над руу чиглэдэг байсан. Бүхэл хайр над руу чиглэнэ. Тэгээд манай ээж маш их намайг эрхлүүлдэг байсан. Үнсэх бол зүгээр л ийм бүр ийм байнгын юу гэдэг гэсэн. Намайг одоо баг ингээд баруун тишээ явахад тий би одоо гэртээ ийшээ ингээд явахад ээж намайг наашир гээд миний баруун хацран дээр үнсэн. Зүүн тал руу явахад наашир гээд намайг зүүн хацран дээр үнсдэг байсан. Ингээд байнгын үнсдэг байсан. Тэгээд ингээд миний охины хацар аягүй хөөрхөн зөөлхөн шүү. Одоо ингээд би том болоод санахаар тэгдэг байхгүй юу? Том болоод ч гэсэн би зөндөө өсвөлж ирсэн юм чинь. Тэгээ Америкаас гарах хүртлээр буюу 32 нас хүртэл ээжтэй өмсүүлж байгаад ирсэн шүү дээ. За тэгээд яасан бэ гэхээр миний охины хацар хөөрхөн шүү үнсий гэ. Тэгээд би ч нэг телевиз найрлагч байсан. Тэгээд ээж нэг ажил дээр ирнэ ингээл хаяада нэг ажил дээр ирэх ингээл нэг хэрэг гараад ч юм ирдэг штэ. Тэгээ ирэхээр аль ээж нь үнсий гээл тэгдэг байхгүй. Тэгэхээр би болий хүн амтай харж штэ гээл тэгэхээр хүн харахаар яадаг юм те. Би охиноо л үнсэж байгаа хүн байж штэ гэд. Тэгээд нөгөө ээж намайг ажил дээр ирэхэд 2 3 удаа үнсэж байгаа ингээд үнссэн. Тэнгүү тэрий чинь хажуугаар явж байгаа хүмүүс харна. Харангуудаа юу гэж хэлсэн бэ гэхээр Аруна найрлагч ээжтэй үнсүүлээд гээд. Тэгэхээр би чи ч гэсэн ээжтэй үнсүүлдэг үстэй гэхээр тэгдэг л дээ гэж тэгж байгаа байхгүй. Тэгэхээр эндээс юу сурж ийн гэхээр үнсэлт гэдэг болвол те айгу гоё шүү. Айгу маш их юм одоо ботход маш гоё тийм халуун дулаан те маш гоё тийм хайрын өгүүлэмж те тэр чи хайртайгаа л илэрхийлж штэ үнснэ гэдэг чинь те. Тэгэхээр одоо би яах вэ гэхээр би амар үнсэх дуртай те үнсүүлэх дуртай те ингээд нэг одоо нэг юм зарим нэг зүрлээд идэв штэ духан дээр үнсүүл аавын хайр хацар дээр үнсүүл найзын хайрч гэдэг юм уу те хамар урал бол одоо хайртай хүний хайрч гэдэг юм уу те ирүүн дээр үнсэж байгаа л хөрж байгаагийн хайр гарын дээр үнсэж байгаа л хүндлийн хайрч гэдэг юм уу те яг ингээд иймэрхүү юмнууд явдаг. За тэгэхээр би бол маш их тийм хайрын дунд өссөн анх ийм сэтгэл зүйчнэр гарч ирээд мэдээлэл аваад надад сэтгэл зүйн асуудал байна гэдээ үзэхэд надад ямар ч сэтгэл зүйн асуудал байгаагүй байхгүй. Надад ямар ч сэтгэл зүйн тийм трама байгаагүй. Ягаад тэгэхээр би маш их хайрлагдаж өссөн. Айлын ганц хүүхэд учраас бүх хайраа надад байсан. За миний аавын хувьд болохоор намайг яаж хайрладаг байсан бэ гэхээр аав бол намайг их үнсэхгүй. Эрэгтэй хүн чинь одоо жоохон тэгэл нэг тэгсгээд байна штэ. Тэгтээ аав намайг хизээч загинж байгаагүй. Би чинь нэгдүгээр айлын ганц охин те тэгээд аавдаа маш их хайртай тийм байсан болохоор аав бол хизээч намайг загинж байгаагүй. Тэгтээ би ааваас айдаг байсан. Би ч айгуу сахилахгүй хөвтэйсэн. Тэгэл аав ингээл нэг хоолоогоо засахад л би за би ч нилийн эвгүй юм хийгээд ер нь буруутсан байгаа юм байна да гэх нэг өөрөө ирэхгүй ингээд нам болдог байсан аахгүй. Ээжд болохоор ингээд ээж намайг хичнээн өмсөд ингэдэг ч гэсэн ээжтэй бол би алуулдаг байсан. Амар зодуулдаг байсан. Ингээл нөгөө бүсээр намайг би тэрийг нэг сандгиймаа. Бүсээр ингээд намайг зогсон чи би ингээ ороолгоод байсан чи би урдаас нь инээсэн байхгүй. Инээсэн чи яасан гэж өвдөхгүй байх гээ би инээсэн чинь намайг ийм бүсний ийм төмрөөр нь зогсчихсан баг. Тэргүүш хоёр цохолдол ёо гэж явчихж байгаа юм чи. Хайртай хэрнээ бас ингээл бас ийм бас л харгислээсэн байгаа байхгүй тий. Би одоо л ингээ хүүхдээ болох юм бол хизээч би хүүхдээ бүсээр зохихгүй тий тэр бүр бүснийхэн тэр төмрөөр зохихгүй штэ. Тэгээд тэрэн дээр бол ингээд нэг тийм юу яадаг
заримдаа юм гомдолтой санагддаг. Гэхдээ энийг яах вэ гэхээр би энийг хилчгээр энэ надаас гараа явчихаар энэ ингээд миний гомдол ингээд багасаад ингээд ярих тусмаа багасаад байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ чиний эцэг эгт одоо байгаа болвол тий ээж таны тэр гаргаж ирсэн үйлчлэл чинь надад айгүй гоё байдаг, надад айгүй гоё санагдсан шүү. Тэр нь харин тэр бүсээр зогсон, бүсний арлаар зогсон чинь надад бол айгүй таалагдаагүй. Миний дурсамжаас зөндөө л олон зодуулж исэн. Гэхдээ тэр ингээд нөгөө дурсамжаас гарахгүй байх гэдэг бол тэр нэлээд юм жоохон үлдсэн байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийгээ бас сайхан ярьчих хэрэгтэй байдаг. Ярьчгаар чиний ингээд сэтгэл чи айгуугаа цэвэрлэгдэж идэг тийм ээ. За тэгээд хосын харилцаанаас эцэгийнхээ харилцаанаас хайрыг би юу гэж ойлгосон бэ гэхээр ээж болохоор одоо ингээд манай аавтаа яаж харцдаг байсан бэ гэхээр хоол цайныхаа дээжийг барина те одоо ингээд цагаан сар болохоор ингээд цагаан сар болгоноор баг арайч цагаан сар болгоноор биш тэгтэл ерөнхийдөө яг юм яг шин дээл яг бэлддэг байсан. Тэгээ шин дээл бэлдээд манайх даханд байсан. Тэгээд нөгөө ээж автаа хот руу явж золгодог байсан. Тэгэл ингээд бүх золгуултын хүмүүсийн юмыг бэлдээл ингээл те ингийн шүү, тгий шүү гэл тэгээд нөгөө дахнаас ирж байгаа уулзаагүй баг жилдээ 2 удаа л уулздаг. Наадмаар нэг уулздаг, цагаан сараар нэг уулздаг учраас тэгэхээр энэ дээр маш их ач холбогдол өгдөг байсан. За тэгээд хүмүүст ингээд ярьж байгаа нь бол дандаа магтаж ярьдаг байсан. Манай аавыг магтаж ярьдаг. Тэгээд ингээд нөгөө анх танилцсан дурсамжаа айгүй их ярьдаг байсан. Айгүй тийм юу байсан. Айгүй тийм зоригтой байсан, тусч байсан гэд ингээд те. Тэгээд тэндээс юуг би ингээд олж хардаг вэ гэхээр ингээд те ер нь эрэгтэй хүн айгүй тийм зоригтой байх хэрэгтэй юм байна те. Бас юм сайхан сэтгэлтэй тусч байх хэрэгтэй юм байна ч гэдэг юм уу те. Тэгээд дээрэс нь манай маш гоё хоол хийдэг байсан. Би чинь 5 дугаар анги хүртлээр ажилласан байхгүй. Тэгээд яг 5 дугаар ангид байхад манай Карамситийн завод ажилладаг байсан учраас нэг хүн торцоо нөхцөлд ажиллаж исэн гэдэг утгаараа манай аав айгүй эрт тэтгэвртэй гарсан. Одоо бодоход манай аав чинь 45 автаа л тэтгэврт гарсан юм уу? Тэгэхээр айгүй залуу хүн гарсан байгаа байхгүй тий. Тэгээд нөгөө 45-таа тэтгэврт гарсан хүн чинь яг хөө гэхэр чинь гэртэл хийж штэ тий. Тэр үед чинь учиргүй нэг бизнес хийгээд байх биш. Тэгээд тэтгэврийнхаа мөнгийг авчдаг. Ам бол гурлаа болохоор бид нар бол болоод идэг байсан. Тэ амар ядуу биш, амар баян биш. Тэгтээ гайгүй талдаа амьдардаг байсан. За тэгээд ээжийг ажиллаас ирэхээс өмнө би тэр хоолоо идэг гэсэн. Би тэр маш их хоол идэг байсан. Манай айгүй гоё хоол идэг байсан. Тэгээд бүр нэг юм би бүр амар ингээд сандаг байхгүй. Би биш манай нөгөө хүргээ ах хэлжсэн. Манай ээжийн доотлынхан дүүгийнх нь гинах минь хэлжсэн. Тэр яадаг вэ гэхээр ингээд манай ингээд цовингийн гурил ингээд зуураад илтгэхээрээ ингээд бид нар чинь ингээд илтгэхээр ингээд нэг юм жаахан ч гэсэн ингээд нэг нуглаа гаргадаг шүү дээ. Ямар ч нуглаа гаргахгүй бүр ингээд амар том айгүй гоё илтдэг байхгүй. Тэгээд яг тэрийг ингээд харахаараа ингээд хоолыг ямар гоё нарийн нандан чин сэтгэлээсээ те ямар гоё хийдэг байсан юм бэ те. Тэгээд тэр одоо би аюу тийм хоол их дуртай байхгүй. Тэгээд ерөнхийдөө бас их хурдан хийдэг. Тэгэхээр энэ болохоор миний аавс надад өвлөж ирсэн юм те. Тэгэхээр ер нь эмэгтэй хүн эрэгтэй гэхгүй хоол хийд сурцсан байна, чадсан байна гэдэг чинь бол маш их давуу тал шүү дээ те. Одоо ингээд сүүлийн үед юмнууд амар бэлэн болчихж л те. Ингээд гараад за Монголд ингээд ажиллаад байхад одоо бэлэн хоолнууд аюу халагаад 15 минут болоод идэнэ гээд би болохоор яг тийм амьд хоолнд дуртай. Би бол баг 15-20 минутанд өөрөө хоолоо хийгээд идчихдэг учраас надад бол тэр ерөөсөө юу байдгүй нэг тийм асуудал байдгүй. Тэгээд хоол аюу их тийм зохиож хийх дуртай. Тэгэхээр энэ миний ирээдүйн одоо хосын харилцаан дээр ч юм уу те ирээдүйн ямар нэгэн харилцаан дээр маш их хэрэг болдог те. Ариун гоё хоол хийдэг шүү. Чиний гарын хоолыг идэх юмсан ч гэдэг юм уу те. Чиний гарын хоолыг саналаа ч гэдэг юм уу те. Ороод ирэхэд нь ингээл ядраад ороод ирсэн ингээл байхад би гял хоол ихээр өстө гялзуу шүү гоё хийдэг шүү гэхээр энэ болохоор юунаас хөр би ээж аваасаа сурсан юм байхгүй те. Одоо би найзтай хоол хийж зориулаад хоол хийж энэ чи миний давхар бас хайрын хил явж байгаа байхгүй те. Би тэр хүнд өгмөр байна эрүүл одоо амт шимттэй газар дээр нь хийсэн хоол өгмөр байна. Чи миний хайрын хил ингээд давхар ингээд хүнд өгмөр байгаа. Өөрийнхөө гараар хийсэн хоолыг хүргэмээр байгаа юм явж байна. За манай ээжийн хувьд болохоор юу яадаг байсан? Ер нь айгүй тийм цэвэрч байсан. Айгүй цэвэрч. Манай ээж хоёр хоёулаа айгүй их цэвэрч, хоёулаа айгүй их ном уншдаг байсан. За тэгээд ер нь болохоор бас надад айгүй тийм өвлөгцөн. Тэгэхээр ээж хоёрынхаа ном уншдаг хүний хажууд бол би амар ном уншдаг хүн биш. Уншдаг хүний хажууд бол уншаад идэг байхгүй юу? Ямар ч гэсэн нэг уншаад те сонсдог ном сонсоод ингээд ямар ч гэсэн өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэж мэдрээд идэг. Тэгэхээр энэ бол ингээд ийм одоо би огт ном уншдаггүй биш уншдаг учраас одоо хайрын 5 хил номыг аль уушаа аваад уншсан байх жишээний те
ингээд ийм өөрийгөө хөгжүүлэх талын юм дээр ингээд уншсан байдаг. Тэгээ хоол мос гоё хийчдэг те. Одоо үнсэлтийн, тэврэлтийн ийм зүйлийг бол ингээд партнероос сурцсан учраас биш партнергийн ээж аваасаа сурцсан учраас энийгээ би ирээдүйн хосын харилцаанд аягүй их ашигладаг гэсэн үг те. Тэгэхээр ер нь бол одоо манай нөхөр бол надад их үнсэлдэг байх нь байна. Миний гарын хоолыг бол одоо байнгын иддэг байх нь байна. Тэгэхээр та өөрийнхөө эцэг эхээс яг юу сурсан бэ? Тэгээ эн чинь одоо хосын харилцаанд чинь нөлөөлж гинөө? Хэрхэн нөлөөлж байна те? Энийг гоё бас комент хэсэгт бичээрэй. Тэгээ бичээд одоо би дараагийнхаа одоо бичсэн комментаас дараагийнхаа подкастын сэдвийг гаргаж ирээд ярих болно. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Дараагийн гэдэг нь маргааш гэсэн үг. Би болохоор энэ зөвлөгөө мэдээлэлээ ийм хурдцтай өдөр болгон зөвлөгөө мэдээлэл хүргэж явж байгаа. Та нар минь аль болох дараалалаар нь гоё уншаад яваараа сэдвээ харж агаад тэгээд өөрөө тэрэн дээр хариулт өгөөрэй. Комент бичих бол